Энэ бос Танака Якуб байна. Би энэ жис 50 настай. Би нэг их сургуулийн шинжлэх ухааны судалгааны ажилтан хийгээд их сургуульд. Энэ ажлаа би маш их дуртай. Учир нь энэ ажилтаагаа бараг 25 жил хамт байна. Би үнэндээ 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинтэйч эмээ тогтмол сууж сар бүр цусны шинжилгээ өгдөг болохоор байдаг доктортой ямар нэг асуудал байхгүй. Хэрвээ би сүүлийн удаагийн шинжилгээний хариу тийм байгаагүй бол эрүүл мэндийн газар санаа зовхгүй байх байсан байх. Эсэгний шинжилгээний хариу гарахад би үнэхээр цочирдож санаа зовсон. Эсэгний үзүүлэлт өндөр, шөнө эсэг өвддөг, бас эсэг өгсөст нь ноцтой түвшинд хүрсэн байсан. Би эрүүл мэнд маань ийм болчихсон гэдэгтээ итгэж чадахгүй. Өөрөө ч анзаараагүй байжээ. Өнгөрсөн жил би ерөнхий үзлэгт орсон. Ямар ч өвчин эзрээгүй. Гэтэл ердөө нэг жилийн дотор ийм ихт орсон байна гэж хэн санах вэ? Саяхан эргээд бодоход сүүсийн үед хаяа ядрах мэдрэмж төрдөг байсан юм байна. Хоолны туршилт өмнөх шигээ байха байсан. Гэтэ нас ихсэнтэй холбоотой гэж бодсон. Эсвэл ажлын дарамтаас гарч байж магадгүй гэж бодсон. Эмч надад вирусын эсрэг юм уух шаардлагагүй гэж хэлээд эсэг хамгаалах хэдэн юм бичиж өгсөн. Тэр имийг уугаарай гэж зөвлөсөн. Зөвхөн дахин үзэх тогтмол ирж амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж хэлсэн. Эсвэл эрүүл хооллохыг зөвлөсөн. Өөртөө өвчин байгаа гэдгийг мэдээд гэртээ очиад эрүүл мэндэд илүү анхаарч эмээ нэг ч өдөр алгасалгүй бодог болсон. Би шинжлэх ухааны гүнзгий судалгаа хийдэг болохоор маш их мэдээлэл хайж үзсэн. Break time, тэг-цэг тавс тэгээд эзэгний архаг үргэлжлээс өвчс зэрэг нь. Цаашлаад эзэгний хатуураас эзэгний хорт хавдар үүсэж болцшгүй мэдсэн. Тэгээд би бүр ч их санаа зовж ихсэн. Тийм бүхэн мэдэж хэсгэсэн хобби болсон. Гэхдээ эмээ бараг дуусах гэж байхад бараг 3 сар уусан ч би. Шинж тэмдгүүд маань огт сайжраагүй. Заримдаа баруун хаграгны дагуу өвдөж, хоол идэхэд гидсдүүрч, шингэц муудаж байсан. Иймээс усан их санаа зовж сэтгэл амар байж чадахгүй байсан тул өөр нэг юмзэлд очиж үзүүлсэн. Тэгээд шинжилгээний маань үзүүлэлтүүд үнэхээр муу хэвээр вирусч. Өдөртөө гэсэн хэдиж энэ удаад эмч надад нитасура хэмээх өөр нэмэлтийг санаас болгов. Доктор мөн бүтээгдэхүүний үйл ажиллагааны механизмын талаар надад тайлбарлав. Би зөвөөс үнрийг сэргээж, авсралстыг сэргээж чадах зүйл юу болохыг санаж байна. Эмчилгээнээс хамааран балан өвчтөнд тусалсан өндөр үр дүнтэй. Би сонсоод итгэл төрж дахин нэг удаа найдварт хийсэн. Миний байдал нэлээд хүнд байсан учраас өдөрт 6 ширхгээр хэрэглэхийг зөвлөсөн. Би 2 сарын турш хэрэглэхээр 4 хайрцаг авсан. Ердөө ихний 2-7 хоногт үр дүн мэдэгдэж эхэлсэн. Эрэг. Би дахиж гидс дүүрфээ байсан. Хоолч хийсэн хамттай санагдаж байна. Ясангуяа ажил хийх ирч хүчтэй бол ядархаа байсан. Ийм хурдан үр дүн гарах гэж огт бодоогүй. Тиймээс усам эсүү идэвхтэй хэрэгэлсэн. Үргэлжлүүлсэн. Одоо сэтгэл санаа минь баяртай бас гайхаж байна. Өмнө нь би үргэлж зөвхөн найдваргүй мэд санагддаг байсан бол нийтээ 2-7 хоног хэрэглэсний дараа би эрүүл саруул болох эцэг найдвар дахин төрсөн. Найдсан амт дуусгаж байх үед эмчид үзүүлэх тавсан өдөрч таарсан. Миний өвчний байдал нэгдэгдэхүйд сайжирсан. Эсэгний үзүүлэлт бараг хэвэн болсон. Вирусын хэмжээ аюулгүй түвшинд очсон. Ясангуяа эсэгний өвчс өмнөх шигээ их биш болсон. Би маш их баярлсан. Гэхдээ бүр мэдгээгүй байгаа. Би яаж болохгүй гэдгийг ойлгосон. Гэвч байх хэрэгтэй. Миний шиг хүнд өвдсөн хүнд ийм үр дүн гарна гэдэг үнэхээр гайхалтай. Тэр тусмаа ийм хурдан үр дүн гарсан нь бүрч сайхан.
Би метасоранг дахин хэдэн хажцаг авч үргэлжлүүлсэн хэрэглэсэн. Одоо би өдөрт 6 ширхгийг тогтмол сууж байна. Харин дараа нь өдөрт 3 ширхээс үргэлжлүүлсэн муух байх. Зүгийг насандаа би өөрийгөө азтай гэж боддог. Сайн бүркэгдэхүүн ашиглах. Үнэхээр эзэгтэй олон бүтээгдэхүүн байдагч өмнө нь ууж байсан санагдана. Эзэгний таныг эзэгний хоргоожүүлэх үйлчлэгийг хэвэн тиймээс тус болохгүй хязгаар байдаг. Метасара. Одоо би метасара уухаас гадна эрүүл мэндээ сайжруулахын тулд өдөр бүр дасгал хийхэд цаг зарц суулдаг. Эзэг бол маш чухал эрхтэн бөгөөд олон үйл ажиллагааг хариуцдаг. Гэхдээ гэсэн. Тиймээс эзгээ хамгаалаарай. Өөрийнхөө тухай ясанбуяа амьдралын хастамаг. Нэтэсвэг хэсэг хугацаанд тогтмол хэрэглэсний дараа над шиг эзэгний ахыг өвчтэй хүмүүст энэ гайхалтай бүтээгдэхүүнийг мэддэг нь үнэхээр азтай хэрэг гэж би бодож байна. Great time тэгцэг тавс. Эзэгний өвчтөй байгаа хүн бүр судалж эрт хэрэгсэж ихсэх хэрэгтэй. Ингэснээр өвчин хүндрэхээс сэргийлж чадна. Эзэгний хатуурс хүлээс өмнө дараа нь эзэгний ахыг өвчтөй болж болно. Үнэхээр аюустай. Би нэтасвэг хэрэгсэд амьдралаа эргүүлсэн марж авсан. Хэрвээ та эзэгтэй холбоотой асуудалтай бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.